Go Mongolia. Уулзсан хүн найрсаг, унган байгаль нь онгон дагшин, хүн зам зочломтгой, хөлөг морд нь хурдан, Төв Азийн өндөрлөгт орших улсыг Монгол гэдгээ. Тэв дэлхийд Сувалдраа эзэн Чингисийн нэрээр хамгаалсан Монголын нийслэл Улаанбаатарт хүн зооныхын тал шахуу хувь нь оршин суудаг. Дугуйгаар 14,000 км зам туулж, мөрөөдлийн багийнхантайгаа уулзсан залуу, ой тогтоолтын дэлхийн авраг, Гиннесийн рекорд эзэмшигч охид, хэмэл оюуны, физикийн, химийн, математикийн олон улсын олимпиадуудын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд, 3x3 сагсан бөмбөгийн Аз ТV-ийн хошоо авраг залуус, бүжгийн спортын дэлхийн аврагын дид байрын шагналт охид хөвгүүд, олон улсын робоконы хошоо дид байрын шагналт оюунлаг хүчрхэг залуус энэ хотод амьдардаг. Уудам нутагта энх тайван амьдарч, хурдан хүлгээ эрдэнсээр гоёж, хуурын увцаар сэтгэлэн цэнгүүлж, өмсгөл зүүсгэлдээ өнөртний түүхэ шингээсэн Монгол хүмүүст шинийг сурах, бэрхийг давах, хэцүүг твчих эрхэм чанар буй. Дэлхийн нийтээрээ тоглож наадаж үжиж сонирхож буй сагсан бөмбөгийн спортыг монгол хүүхдүүд бага балчраас малынхан хотны хажууд самбар цаграг өөрсдөө хийж наадаж тоглодог. Хүүхэд залуусын тоглох дуртай сагсан бөмбөгийн спортоос сэтэл санаагаан авч ABU Robocon 2025 Mongolia олон улсын тэмцээн зохион байгууллаа. Робот сагсан бөмбөг хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. Сагсан бөмбөгийн спортоос сэдвлэн ABU Robocon 2025 Улаанбаатар тэмцээн альвааг хамтын хүчээр гүйцэтгэх үзэл санаа гаргахаар боловсруулагдсан. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт урайндор роботууд баг болж сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Робот сагсан бөмбөгийн тэмцээний талбай нь 15-ыг харьцах 8 метрийн хэмжээтэй байна. Талбай нь хамгаалтын ба довтлооны гэсэн хоёр талд хуваагдана. Довтлооны тал нь 3 болон 2 онооны шидэлтийн бүсээс тогтно. Талбайн гадна талд багийн гишүүд роботуудаа удирдах удирдлагын бүс, роботуудад зориулсан нэмэлт механизмын бүс мөн бөмбөгний тавирууд байрлана. Тэмцээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны насан туршидтын жишг бөмбөг болон самбар цагиргийг ашиглана. Харин цагиргийн өндөр 2 м 43 см байна. Тоглолт улаан болон хөх багуудын хооронд явагдана. Баг тус бүр 2 роботтой байх бөгөөд хагас автомат мөн бүрэн автомат удирдлагатай байх боломжтой. Тоглолтын эхэнд зоос шидэж эхний довтлогоо гүйцэтгэх багийг тодорхойлно. Тоглолт эхлэхэд багууд өөр өөрийн хамгаалтын талд байрлана. Шүүгчийн тохиогоор тоглолт эхлэж, багийн гишүүн өөрийн роботтой бөмбөгийг дамжуулна. Довтлож буй баг зөвхөн довтлогооны талаас шидэж оноо авах боломжтой. Довтлогооны тал руу нэвтрэхдээ довтлож буй баг нь бөмбөг эзэмшиж буй робот довтлогооны тал руу бүрэн нэвтрэхээс өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө довтлогооны талд залах ёстой. Эсвэл довтлогооны талд байгаа багийн роботтой дамжуулан довтлогооны тал руу нэвтрэх боломжтой. Робот бөмбөгийг цагирагч шидэхийн өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө залах ёстой. 3 онооны бүсээс амжилттай шидэлт бүр 3 оноо. 2 онооны бүсээс амжилттай шидэлт бүр 2 оноо. Цагираг дээрээс довтлол 7 оноо. Багууд ээлжлэн довтлогоо гүйцэтгэх бөгөөд нэг довтлогоо гүйцэтгэх хугацаа 20 секунд байна. Тоглолтын явцад баг өөрийн роботыг нэмэлт механизмаар тоноглож ур чадварыг өөрчлөх боломжтой. Хамгаалж буй баг нь хамгаалтын ур чадвараа ашиглан бөмбөгийг хааж, тасалж, хурдан довтлогоо гүйцэтгэх боломжтой. Цаг дуусахад хамгийн өндөр оноотой баг тоглолтын ялагч болно. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. 2025 оны 8 дугаар сарын 24-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзцгаая. Хүчийн өндргийн үзэгчдээ ABU Robocon 2025 үндэсний аврагын тэмцээн болох цаг хугацаа ойртсоор байна. Энэ удаагийн тэмцээнд 9 ихтэй сургууль коллежийн 13 баг өрсөлдөж байгаа юм а. Бид нэвтрүүлгээрээ тэмцээнд оролцож байгаа багуудыг та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. Энэ удаа шинэ ухаан технологийн сургуулийн ган робот багтай танилцах болно. Тэдний хувьд ABU Robocon тэмцээнд 2018 онд анх оролцож байсан түүхтэй юм а. 2019 онд тэд 4-р байранд орсон бөгөөд шилдэг санаа шагналтыг хүртэж байсан юм а. Тэдний бүтээж байгаа шилдэг шинэ робот маань 2025 онд ямар амжилт үзүүлэх бол одоо бүгдээр хамтдаа тэдэнтэй танилцъя. Хөсөн технологийн коллежийн ган робот баг.
багш нараас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Аваад байгаа юу? Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий Zetnobia бэлэн боллоо. Нэг гуйхан байна. Хүн дучаа болдгүй. Ганц тарчгүй. Godlike. Maniac. Ер нь телевиз радиогоор хараад энэ бүр ямар гоё тэмцээн бэ гэдээ ер нь орж үзэх юмсаа гэд харсан. Тэгээ шүтискас нь орж ирээд YouTube байд юм мэдээд шууд орсон. Робокон ингээд би ингээд бүр багаас ингээд баг хүсээс орж эхэлсэн болохоор ингээд хичээлүүдээс үцгээсээ өмнө жисэн өөр би дагаад мэдэн зүйл олон байгаа болохоор ингээд би дааж өгөх шадар маань сайн байгаа гэж бодож байгаа. Би Робоконыг анх дунд ангийнхаа 7-8 дугаар ангита зурагтаар анх үзчихсэн. Тэгээд иймэрхүү юм байдгиймэр гоё юм байна гэж тухайн үедээ бодож ирсэн. Тэгээд энэ сургуульд орж ирсэнийхаа дараагаар 1-р курст орж ирсэн болохоор яг орох үед эстэй авч тараад тэгээд тэр үед хүртгэлээ өгөөд орж ирсэн. Багада бол би яг IT мэргэжлэр яг компьютер талдаа илүү сонирхолтой байсан болохоор яг IT олъё гэж боддог байсан. Тэгээд тэр талаар бол би яг робот эсвэл ямар нэг юмны хөдөлгөөн болон юмнуудыг ажиллах зорилгоор энд орж ирсэн. Тэгээд тэрнээс санаа авч дараа нь тоглоомд хэрэгжүүлэх санаатай байгаа. Ер нь зурдоор ангаас ер нь яг юм хийж үзмээр ингээд шинэ юм бүтээж ер нь хүмүүс тосордог нэг шинэ юм хийж үзмээр ингээд ер нь инженер болохыг хүссэн. Гэтэ яг ямар инженер бодгоо яг 8-р ангитай мэдсэн ер нь цахилгааны инженерд ер нь одоо үе хамгийн чухал юмнуудын нэг болж байгаа гэж шууд шүтээс тэгсэн. Өмнө жил ангийнхантайгаа хамт Робоконыг би анх сонсч ирсэн. Тэгээд тэр клуб руу бүгдээрээ хамт найз юм шиг ингээд хамт ороод нэгнтэй тууштай орж ирсэн. Өмнө жилийнх гэх юм бол дээд курсын ахуйд зөнд байсан. Бид нэр тэднүүсүүдээс анхан шатныхаа өмнөдөөс сурч эхэлсэн. 2013 онд шүтээс эсэж орж байхдаа ерөнхийдөө бас Робоконыг үздэг байсан. Тэгээ олон улсын Робоконы тэмцээнийг маш их үздэг байсан. Тэгээд ороод ерөнхийдөө бас оролцох боломж тэрийг судалж үзчихсэн. За би ерөнхийдөө хүүхдүүдийнхээ ачааллыг жигд байлгахын тулд намраас ахгуулаад бас нарийн төлөвлөгөө гаргасан байгаа. Тэгээд нарийн төлөвлөгөөний дагуу бид нэр ерөнхийдөө өдөрт яг одоо нэг тогтсон цагийн дагуу бүтээлүүдээ хийгээд тэр ажлыг гэж бас гишүүд болгондоо хуваарлаж өгөөд тэгээд тэрний эцэст бол бид нэр ерөнхийдөө бол бас ачааллыг бол аль болох багасгаад өгснөөр оюутнууд маань илүү бас хичээлийн сурлагын дүн тал дээр тийм ээ энэ тал дээр бол ерөнхийдөө илүү сайжирсан гэж бол харагдаад байгаа. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг ивент тэтгэгч Mobicom Group. Энэ ABU Robocon тэмцээнд шинжилгээ ухааны технологийн их сургууль бол анхнаас нь эхлээд одоо тасралтгүй оролцож байгаа. Ингээд нийт 23 удаа зохиогдоход 17-8 удаад нь шинжилгээ ухааны технологийн их сургуулийн баг төрүүлсэн юм амжилттай улсын хэмжээнд. За шинжилгээ ухааны технологийн их сургуулийн олон улсын амжилт гэх юм бол бид 2 удаа олон улсад 2 дугаар байранд байр, 1 удаа 3 дугаар байр ажилласан. Ингээ олон улсын тэмцээнд одоо амжилт үзүүлсэн 3 байрыг шинжилгээ ухааны технологийн их сургууль эзэмшиж байгаа. Тэгэхээр гол нь энэ тэмцээнд бид жил болгон одоо оюутан багш нарыг идэвхтэй оролцуулах юм зорилго тавьдаг шинжилгээ ухааны технологийн их сургуулийн захиргаанаас энэ мэдээж Монгол Улсын инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх голлох их сургуулийн хувьд бид бас энэ тэмцээнийг их одоо сонирхож аль болох өргөн хүрээнд оролцуулахыг зорж ажиллаж байна. Ингэснээрээ гол ач холбогдол нь мэдээж нэг талдаа тэмцээн тийм ээ. Нэг талдаа тэмцээн уралдаан төрүүлэхийн төлөө зорж ажиллана. Нөгөө талдаа энд оюутан суралцагчдыг олноор оролцуулж, багш нарыг олноор оролцуулдаг нь бид нөгөө талдаа энэ тэмцээнд бэлтгэх явцдаа хүүхдүүд салбар салбарын мэргэжлийн хүүхдүүд хамтарч ажиллаж, хоорондоо баг болж ажиллаж, одоо гараараа хийж бүтээх, шинийг санаачлах энэ ур чадвар суралцдагаараа энэ одоо бэлтгэл ажил оюутан суралцагчдад асар их өрөө өгчтэй байдаг. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам
яг бүх юм хариуцаж явах юм хэрэгсэйг биш. Бусдаагаа туслаад дэмжиж одоо би ингээд дараа жил ингээд төгсөөх болохоор өөрөө байнга байхгүй болохоор бусдаагаа хөгжүүлэх зорилгоо тийм өөрөө зам тавьж өгөөд тэгээд зааж өгөх тийм зорилготой байгаа. Робоконд орог байхдаа робот хийх мэхийг ер нь бол ингээд айгүй өндөрөөр үнэлдэгээс ерөөсөө айгүй хэцүү маш хүнд хэцүү юм байдаг гэж боддог гэсэн. Тэгээд робоконд ороод 2 жил болсны дараа ер нь бол энэ чинь ер нь бол ингээд яг л хүний ингийн амьдралаас ургаж гарч ирсэн юмнууд юм байна. Хүнтэй ер нь ойрхон юмнууд байдаг юм байна гэдэг мэдэж авсан гэсэн. Би харин механик эсэл дээр ажилладаг. Механик эсэл дундаа хийн гидравлик систем тэгээд бас зарим нэг жижиг эдэнгийг олж ирэх тим тал дээр ер нь бол голчлон байдаг. Багийнхаа яг оператор болохоор яг ингээд роботынхоо нэг тийм хөдлөх тал дээр нь өөрийгөө бэлдэж байгаа. Тэгээд дээрэс нь роботынхоо шидэгч суур эдрийг ер нь засаал явж байгаа гэсэн. Ерөнхий механик хийслэл шидэгч моторны суур мэтийн ерөнхий тасдах болон гарах талын хийслүүдээр илүү их төлөв ажилладаг. Ер нь механикийн хэсэг ер нь суурны хэсэг шидэгч ер нь бас тор ер нь яаж юмнууд ажигдгүйгээ санаа ер нь идэр гаргаж байгаа бас. Одоогоор механик дээр байгаа шүү дээ. Механикаар гидравлик болон хийн солилцоон дээр олцоо явж байгаа. Хий алдж гинөө, шахаж гинөө, хэр сайн явж гинөө, нөгөөтө төлөх дээш өргөж гинөө гэхгүй нөө тийш нэ. Би бол одоо ингээд цахилгааны хэсгээ хариуцаад дуцаа ингээд холбоод гагнах, батарейгаа цэнгэл шалгах хэдэргээд тиймэрхүү зүйлүүд нь хийж байгаа. Энэ жил арай туршлагатай болж байгаа. Шин юмнууд хэрэглэж байгаа болохоор анхны хар зураг бол яг шууд робот болохгүй ингээд тэрийг бол олон удаа засаж байгаа болохоор бол тэр бүгдийн 100% үзсэн мэт маш бага хувь нэг робот болж босч байгаа. Яг толгоонд бол би яг робот хийх тухай бол төсөөлөлтөө яг механик болон компьютер кодлол таталсныг бодож ирсэн. Гэхдээ яг хийгээд үзэхээр илүү сонирхолтой санагдаж байгаа. Бид нар бол анханаас л шууд бараг календарчлсан төлөвлөгөө гаргаад ажиллаж эхэлсэн байна. Тэгээд нөгөө үндэсний сорилго нэгдээ хүртэл бид яг календарчлсан төлөвлөгөөнд дагуу бэлдээд за тэгээд үндэсний сорилго нэг бол бидэнд маш том цохилт болсон. Бид нар бол сүүлийн байр бол маш ихсэн. Тэгээд тэрнээс авахгүй болоод ерөнхийдөө юу нь болж байгаа, юу болохгүй байгаа тал дээр илүү их ажиллаад тэгээд одоо өнөөгийн түвшинд бол хүрсэн гэж харж байгаа. Ерөнхийдөө бол 100% гэж үзэх юм бол яг бид нэр яг ахлагчийн маань хэлдэг 80% явж байгаа. Яг бид нэр анх хар зураг гаргаад үйлдэлүүдээ яаж хийх үү, стараалуудаа гаргаж агаад за тэдний гүйцэтгэлүүдээ бүгдийг хийгээд туршиж үзэж явах ерөнхийдөө гүйцэтгэл бол 80% байна. Яг уу бас 5 удаа өөрчлөн гэдэг бол бас амар хэцүү зүйл. Тэгээд байн ингээ өөрчлөлтөөс жоохон шантрах төл бол байсан. Энэний өмнө бид нэр 4 робот хийсэн. Тэгээд 4 роботоос бүгд болохгүй болоод үйлдэлүүд хийж чадахгүй болоод зарим нэгэн үйлдэлүүдэд дутуу хийгээд тэгээд бид нэр шинжилсээр байгаа л одоо яг биднээс 5 дахь шинжилэлт явагдаж байна. Ер нь бол 20 дахь курст бол зүгээр ажилтдаг юмуд байсан бол одоо хийж байгаа бол ажилтдаг мөртлөө ойлгох дамар, цаашаа хөжүүлэх дамар гэх юм уу тийм доторх үйл явдал нь тийм арай боловсронгуй болсон гэх юм уу. Зүгээр ажил дээр явах тийш үнэхээр боловсронгуй явах хийж чадж байгаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа Cosm технологийн коллеж. Ган роботыг 2018 оноос Робокон тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд тэдний өмнөх үеийн оролцогчид 2019 оны үндэсний аврах шалгаруулалт тэмцээний 4-р байранд шалгарч шилдэг санаа шагналд хүртэж байсан төвөгтэй. 2025 онд ган роботыг хамгийн туршлагатай гишүүн төр амгалан ахарч залуу багш нар болох механикийн тэнхимийн эрхлэгч Баяр сайхан цахилгааны багш Бямбаяр нараар өдөрдүүлэн ажиллаж байна. Хамтран зохион байгуулагч, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Өөрийгөө арай сайн хөгжүүлж байгаа юм болов уу гэж би хувьдаа боддог. Илүү цагаар сууж, илүү ачаал авч, өөрийгөө илүү сайн бусдаас илүү хөгжүүлж байгаа нь миний онцлог болж байгаа юм болов уу гэж боддог. Тэр нь ч тулдаас хувийн хэрэг тодорхойлч гэдэг юм уу, тэр талаараас бусдаас илүү сайн үнэлгээтэй, бусдаас илүү сайн гэдэг явцаар дээшээ соёлох маягтай л явна гэж бодож байна. Одоо би Робоконд орсон, дээрс нь Cosm-д орсон байгаа болохоор одоо цагийн менежмент зохицуулах нь ер нь бол аюул сайжирч байгаа. Цагаа ерөнхийдөө зөв төлөвлөлт сайжирч байгаа. Тэгээд дээрээс нь цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлээд илүү ингээд сурж мэдэх тал руугаа илүү болж байгаа гэсэн. EBS-ийн сурах цаг нь арай бага байдаг шүү дээ. Тийм болохоор 90 тараа явцдаг. Бид нар тарсныхаа дараа Робоконо гэдэг болохоор арай илүү нөгөө онлайн мэдлэгэж практик дээр илүү баттгаж байгаа. Би өөрөө нөгөө өмнө нь инженер хийжсэн болохоор одоо 4 жил инженер хийж байгаа. Яг цахилгааны инженер мэргэжлэр. За тэгээд тэр туршлагаасаа харахад бас хүүхдүүд маань энэ Робокон гэдэг клубээрээ дамжуулаад илүү их энэ бие даах
чадвар нь сайжраад дээрээс нь яг мэрэгжлийн тэр нөгөө нэг онлайн мэдлэгээ яг практик дээр яг хэрэгжиж байгаа гэдгийг туршиж үзээд мэдээд байна. Тэгээ мэдснийхаа үндсэн дээр илүү өөр өнцгөөс харах олон талд одоо нэг жижигхэн нээлт ч юм уу тийм зүйлүүд бол ажиглагдаад байгаа. Тэгэхээр Robocon клубд хэрвээ би тухайн үедээ байсан бол ямар их боломж байх байсан бэ гэдгийг л одоо их хардаг та. Намайг орсноос хойш бол би ингээд хөгжөөд ер нь бол ковидын дараах үе болохоор ингээд хөгжил нь удаан байжгаад одоо яг хамгийн оргил үедээ байгаа гэж үзэж байгаа. Тэрнээс өмнөх үе нь болохоор ковидын өмнөх үе болохоор ингээд бас агцсан жоохон сул байсан. Робот цагт тоглоно гэж бид дотроо тэгээд стандарт бөмбөгөөр тоглоно гэж бодгоол эхлэхээр нөгөө механик хийсэл тал дээр яаж бөмбөгөө шитгэв. За тохох үйлдэлийг бол биднээс бүр санаанд ороод бараг ихтэй бод шокерчлээ. Төсөөлөхөд ерөөсөө юм төсөөлөгдөхгүй байсан. Тэгээд ерөнхийдөө яах юм бол зүгээр зална гэдэг нь ерөөсөө байх боломжгүй юм шиг бодогч байсан. Би өөрөө сакс тоглодоггүй ядж байгаа тийм болохоор робот сакс тоглоно гэдгийг сонсоод надад бол хамгийн их бүр би бол гайхаж ирсэн. Яаж хийндэ гэд ер нь тэгэл бөмбөг бодохоос зохиолоод юмас эвдэрчих юм болов гэдэг бас хэцүү санагдчихсэн. Нэг тэгж роботон дээр ажилтдаг байж байгаа ажиллаад эхэлцээр гаранд нөгөө нэг хөдөлгөөнд оруулаад энэ хаана яаж оролдох уу, яаж чангалах уу, яаж суллах уу, алин дээр тогтоол таарахаар алинд нь орол болохоор гэдэг тийм хөрмөдийг баримжаа авч мэддэг болцоо. Ерхийн манай баг ерхийн ажиллаад хахад бусад багаа бодвол илүү дүрмийн тал дээр алиа судалгаа сайтайсан санагдсан. Тэгээд тэрүүгээрээ алдаа авах болон бусад шийдэлтийн тал дээр ч гэсэн давуу гаргаад арай илүүрхсэн болов гэж бодсон. Роботын хийслийн тал дээр ч гэсэн арай нарийн боловсронгүй байсан гэж бодож байгаа. Тоглолтын тактикийн хувьд эсрэг багийн роботуудыг харж агаад ерхий тийм контрлах эсрэг ингээд илүүрхэх арга бодож байгаа тэр тоглолтын дээр ер нь ярилцаж нэлээд шийддэг байсан. Операторын хувьд бол ер нь нэлээд бас өөрчлөгдөн харах үнцний хувьд тийм болохоор операторууд манаас тэр айл алдалтаар тоглолт тасах нь илүү чухал ах гэж бодож байгаа. Шүтээсгээ дунд бол манайх гайгүй гэж үзэж байгаа. Харин бусад сургуулийнхыг бас сайн мэдэхгүй л нэг өрсөлдөж талдаа бол. Манай баг амар ивтэй ер нь тэгэл би нэгэ үргэлж сайн дэмждэг болохоор ер нь манай баг бол их сайн биднээс сэтгэлийг ойлгодог тийм ер нь бол асуудалгүй гой баг үргэлж инээлгэж идэг. Ер нь гэр бүлийн нийтэд дэмжиж байгаа ер нь их юм сорж байгаа, туршиг соож байгаа, ер ирээдүйн мэрэгчтэй сайн болж байгаа гэдээ ер дэмжиж байгаа. Тэг шин болохоор хүргэж авах уу, хоорд эдэр хийж өгөх үү, тусаг юм хэрэгтэй юу асууж байгаа. Бид нар ядан гэж бодож байна ер маш итгэвтэй байна. Одоо роб 80% дуусан мэн гэж одоо баахан туршиж эднэр юмнуудаа шатгаж ер нь ятгтаа хичээж байгаа. Яах наваас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий ZTE Nubia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дучаа болдгүй. Ганц тарчгүй. Godlike. Maniac. Энэ жилийн үед бол бас онцгой бид ач холбогдол өгж байгаа. Монгол улсад 2 дахь удаага зохион байгуулагдж байгаагаар онцлог. Энэ ч утгаар бид бас шилжүүлэн технологийн их сургуулиас оролцож байгаа багуудыг дэмжиж урамшуулах, тэнд оролцож байгаа оюутан суралцагчдын бас одоо нөхцөлийг хангаж өгөх, дэмжлэг үзүүлэх, урамшуул өгөх, мөн одоо хоорондоо шинжилгээ технологийн сургуулиас оролцож байгаа бүрэлдэхүүн сургуулиудын багуудын хооронд тэмцээн уралдааныг бид бас
3 удаа зохион байгууллаа нэрмжит тэмцээнүүдийг. Ингэснээрээ хүүхдүүд бас хоорондоо өрсөлдөж, бие биенээсээ суралцаж, хамтран ажиллах ийм боломж нөхцлүүд эндээс бас бий болж байгаа. Мөн одоо дотоодын үйлдвэр бизнесийн байгууллагууд энэ манай одоо оролцогч багуудыг дэмжиж, ивент итгэж бас ингэж оролцож байна. Ер нь жил болгон бид одоо аль болох бас гадны байгууллагуудтай, бизнесийн байгууллагуудтай холбогдох чиглэлийн одоо компаниудтай хамтран ажиллаж, тэдний оролцоог авч, дэмжлэгийг авч ингэж ажилладаг. Нэг талаасаа мэдээж санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Нөгөө талдаа энэ хүүхдүүд маань тухайн компанид хамтран ажиллах, хамтарсан судалгаа боловсролтын ажилд нь оролцох, төгсөө тэр компанид ажиллах гэдэг хоёр талын аль талын ач холбогдолтой байдаг. ABU Robocon 2025 үндэсний рафтын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. Монголын үндэсний хол нийтмжлэгийн Цааснаахын далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ABU Robocon тэмцээнийг олон жилийн хугацаанд тогтвортойгоор зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр бүгдээр хамтдаа үндэсний аврагын тэмцээнд оролцсон ган робот багийн залуучуудтай танилцлаа. Тэдэнд амжилтсыг энгийнээс ухаалгаар энэ бол Mobicom та бүхэнд баярлалаа. Асуудлыг бүтээчээр шийдэе. Go Mongolia. Уулзсан хүн найрсаг, унган байгаль нь онгон дагшин, хүн зам зочломтгой, хөлөг мордон хурдан, Төв Азийн өндөрлөгт орших улсыг Монгол гэдгээ. Тэв дэлхийд Сувалдраа эзэн Чингисийн нэрээр хамгаалсан Монголын нийслэл Улаанбаатарт хүн зооныхын тал шахуу хувь нь оршин суудаг. Дугуйгаар 14,000 км зам туулж, мөрөөдлийн багийнхантайгаа уулзсан залуу, ой тогтоолтын дэлхийн авраг, Гиннесийн рекорд эзэмшигч охид, хэмэл оюуны, физикийн, химийн, математикийн олон улсын олимпиадуудын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд, 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн Аз ТV-ийн хошоо авраг залуус, бүжгийн спортын дэлхийн аврагын дэд байрын шагналт охид хөвгүүд, олон улсын Робоконы хошоо дэд байрын шагналт оюунлаг хүчрхэг залуус энэ хотод амьдардаг. Уудам нутагта инг тайван амьдарч, хурдан хүлгээ эрдэнсээр гоёж, хуурын овцаар сэтгэлэн цэнгүүлж, өмсгөл зөөсгөлдөө өнөртний түүхэ шингээсэн Монгол хүмүүст шинийг сурах, бэрхийг давах, хэцүүг твчих эрхэм чанар буй. Дэлхийн нийтээрээ тоглож наадаж үжиж сонирхож буй сагсан бөмбөгийн спортыг монгол хүүхдүүд баг балчраасаа малынхан хотны хажууд самбар цаграг өөрсдөө хийж наадаж тоглодог. Хүүхэд залуусын тоглох дуртай сагсан бөмбөгийн спортоос сэтэл санаагаан авч ABU Robocon 2025 Mongolia олон улсын тэмцээн зохион байгууллаа. Робот сагсан бөмбөг хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. Сагсан бөмбөгийн спортоос сэдвлэн ABU Robocon 2025 Улаанбаатар тэмцээн альвааг хамтын хүчээр гүйцэтгэх үзэл санаа гаргахаар боловсруулагдсан. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт өрөөндор роботууд баг болж сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Робот сагсан бөмбөгийн тэмцээний талбай нь 15-ыг харьцах 8 метрийн хэмжээтэй байна. Талбай нь хамгаалтын ба довтлооны гэсэн хоёр талд хуваагдана. Довтлооны тал нь 3 болон 2 онооны шидэлтийн бүсээс тогтно. Талбайн гадна талд багийн гишүүд роботуудаа удирдлагын бүс, роботуудад зориулсан нэмэлт механизмын бүс мөн бөмбөгний тавиурууд байрлана. Тэмцээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны насан туршидтын жишг бөмбөг болон самбар цагиргийг ашиглана. Харин цагиргийн өндөр 2 м 43 см байна. Тоглолт улаан болон хөх багуудын хооронд явагдана. Баг тус бүр 2 роботтой байх бөгөөд хагас автомат мөн бүрэн автомат удирдлагатай байх боломжтой. Тоглолтын эхэнд зоос шидэж эхний довтлогоо гүйцэтгэх багийг тодорхойлно. Тоглолт эхлэхэд багууд өөр өөрийн хамгаалтын талд байрлана. Шүүгчийн тохиогоор тоглолт эхлэж багийн гишүүн өөрийн роботтой бөмбөгийг дамжуулна. Довтлож буй баг зөвхөн довтлогооны талаас шидэж оноо авах боломжтой. Довтлогооны тал руу нэвтрэхдээ довтлож буй баг нь бөмбөг эзэмшиж буй робот довтлогооны тал руу бүрэн нэвтрэхээс өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө довтлогооны талд залах ёстой. Эсвэл довтлогооны талд байгаа багийн роботтой дамжуулан довтлогооны тал руу нэвтрэх боломжтой. Робот бөмбөгийг цагирч шидэхийн өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө залах ёстой. 3 онооны бүсээс амжилттай шидэлбэр 3 оноо. 2 онооны бүсээс амжилттай шидэлбэр 2 оноо. Цагираг дээрээс довтлбол 7 оноо. Багууд ээлжлэн довтлогоо гүйцэтгэх бөгөөд нэг довтлогоо гүйцэтгэх хугацаа 20 секунд байна. Тоглолтын явцад баг өөрийн роботыг нэмэлт механизмаар тоноглож ур чадварыг өөрчлөх боломжтой.
Хамгаалж буй баг нь хамгаалтын ур чадвараа ашиглан бөмбөгийг хааж, тасалж, хурдан товтлогоо гүйцэтгэх боломжтой. Цаг дуусахад хамгийн өндөр оноотой баг тоглолтын ялагч болно. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. 2025 оны 8 дугаар сарын 24-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзцгаая.